нэг тийм гоё мэдрэмж төрдгөө. Та бүгдийн хувьд ямар байдгийг зарим намар сайхан гэж хэлдэг. Тэгэхгүй надад бол ерөөсөн намар айгүй онцгой санагддаг. Гэхдээ эргээд зам болно, эргээд хавар болно гэж бодохоор маш сайхан байдаг. Эргээд хавар болно, эргээд зам болно, эргээд дахиад мод дахиад цэцэглэн, эргээд байгаль сайхан ногоорно, эргээд ус урсна, эргээд аяллаар явна, эргээд хорхог хийж идэх хэрэг сайхан байдаг л та. Яг үүнтэй адилхан зарим үед бидний амьдрал зовлон зүдгүүр тохиолддог. Хүнд хэцүү тохиолддог. Бид өөрснөө хизээж давж чадахгүй юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэр үед их эзний хайр зүрх сэтгэлийг минь сэргээдэг. Үргэлж эзэн бидэнтэй хамт байгаа юм шүү гэдэг тэр итгэл. Эзний бидний өрөөдөг тэр өрөөл, Бурхны бидэнд өгдөг тэр нэгүсэл амар тайван биднийг сэргээж, сүнсийг минь баясгаж, хүнд хэцүү амьдралын дунд босон зогсох хүч чадалтай болгодог. Энд ирсэн хүний үрийг би өнөөдөр бас эзний тэрхүү хүч чадлаар өрөөхийг хүсэж байна. Таны амьдрал асуудал байгаа бол, таны амьдрал өвчин зовлон хүнд хэцүү байгаа бол, та хэрвээ ганцаарч чинь гэж өөрийгөө бодож байгаа бол, үгүй, Бурхан тантай хамт байгаа шүү гэж би хэлхийг хүсэж байна. Амен. Хажууд байгаа найзыг урамшуулахгүй юу? Бурхан чамтай хамт байгаа шүү гэж. Тэр нь Бурханыг магтахад их сайхан байдаг. Тэгээ онцгой өнөөдрийн магтаалаас бол их сайхан ивэл болоо. Анх Есүс итгээд удаагүй багт 15-6 жилийн тэртээ цуглаанаа анх тарьж байхад магтан дуунуудаар энэ саяны магтаалын дуунуудаар бид нэр эзэнт их үйлчлдэг байлаа. 10 жилийн ойгоо хийж яхад бас би нэг магтаалын дуу эзэнд өргөж ийсэн. Тэр магтаалыг өнөөдөр дууллаа. Тэгсэн одоо эх 7 хоногт манай цуглааны 15 жилийн оолох гэж байна. 15 жилийн. Та нар 15 жилийн гой гэдэг нэг хэлтэй. 15 жилийн гой. Бид нар яах ёстой лээ гэж. 15 жилийн ойгоор өгдөр. За халелуя. Бурхныг алдаршуулъя. Ойн баярын битүүний цуглаанаа хийж байгаа маш тий. 15 жилийн ойн баяраар бид нар ямар амралтагц байлаа? Суу ресорт гэдэг. Ийшээ нэг их сайхан газар байх шиг байна. Тэр зураг мургинаас нь харсан их гоё газар. Тэнд бид нэр 5 дахьд очиод бүтэн сайн дэрээ гэж ярьж байгаа. 5 дахьд очиод бүтэн сайн дэрээд ер нь бол нэг сайхан байж байгаа дэр яа гэж ярьсан. За ер нь бол тэнцээ очиод юу хийх вэ гэхээр бид нэр Бурхны бидний амьдралд хийж гисэн тэр бүх гайхамшигтай цаг мөч болсон тэр ивэлүүдийг дурсан сан. Тэгээд Бурхны хүндэтгэн магтан Христийн бие чуулган дотроо нөхөрлөн. Тэгээ үнэхээр уг нь бол бид нэг сарын туршид сайн мэдээний аян зохиолсон байгаа шүү дээ, тийм ээ. Хэрвээ та үнэхээр нэг сарын туршид хин нэгнийг халамжилж авч нэг сарын туршид сайн мэдээ тараасан бол тэр хүнийгээ аваад тэр цуглаан дээр очих боломжтой гэсэн үг. Маш олон зүйлийг хий. Бид нар хамтдаа нөхөрлөн, магтан, магадгүй шин дуу, бүжиг, магтаалыг эзэн дөрвж байгаа хүмүүс бол тэнцээ бид нар хамтдаа магтаалын концерт, магтаалын дуу хийж явахдаа тэрийг хийн. Магадгүй тоглож наадах бах. Тэгээ бас мэдээж идэн амарна. Зарим хүмүүс зүгээр идэн амарна гэдэг бодоод байх шиг байгаа. Тэгэхгүй. Зөндөө олон юм бид нар хийн. Заяа. Уучлаарай идэн амарна гэж бодож тэгж бодох хэрэггүй шүү. Зөндөө олон юм биднээс хийн. Ер нь гол зорилго нь юу юм бэ? Гол зорилго нь биднийг 15 жилийн туршид ивэлсэн эзний тэр өрөөлийг талархаж, магтаж, дурсан санаж бид нэр эзэнд талархал магтаалыг өргөх зорилготой байгаа. Амен. Яг энэ суурин дээр бид нэр жижигхэн шар байшин байсан. Тэгээд тэр жижиг шар байшиндаа бид нэр хамтдаа цуглаан хийдэг байлаа. Тэгээд тэр эсийн бүлгийн цуглаан, Ахмадын ахлагчрын уулзалт янз янзын тийм зүйлүүдийг бид нэр хийдэг байсан л да. Том цуглаанаа болохоор олоолаа учраас багтахгүй энэ тэнд өөр газруудаар цуглаануудаар хийгдээд тэгээ заримдаа хөөгдөөд, тугдаад ингээд явдаг байлаа. Тэгээ эзний өрөөлөөр Бурхан бидний гайхамшигтай сайхан өргөөх гэсэн. Тэгээ энэ өргөөг өгөөд бид нэр энэ газараа цуглаад маш олон сайхан баяр хөөртэй цагуудыг өнгөрүүлсэн. Тэгээ энэ бүх цагуудыг бид дурсан сан Бурханы бидэнд өгсөн тэр гайхамшигтай сайхан хайртай анд найзуудыгаа бас дурсан сан бид хойштоо юу хийх үү гэдгийг ирэх 5 жил, ирэх 10 жил, ирэх 20 жил, 30 жил бид нар юу хийх үү гэдгийг бас төлөвлөн эзний дотор бид нар тэнчэнээс хурцлагдсан ирэх болно гэдэгт би итгэлтэй байна хатусраа. Тэм учраас та бүгдийг би ирэх 7 хоногт болох 15 жилийн ойн баярын чуулганда идэвхтэй сайн оролцоорой гэж юу гэдэм блэ? Гүйж юм их үү? За гуймарг байна.
зөвөр урж гинэ гэх одоо урихаарч бас хаашийн тушааж гинэ гэдэг юм уу яа тий. Монголчууд ч ер нь мушаалгаж загнуулж зандруулж юмд их сайн оролцдог хүмүүс шүү дээ тий. Тэгээ бас нэг юм хэлчихье. Бас монголчуудын өөр нэг сайн оролцдог юм үнгүй юм их сайн оролцдог. Үнгүй юм юм бол их бөөгнөр нь их оролцсон тий. Тэгээд 2 өдөр бид нар бүтэн байна. 1 өдөр нь үнгүй шүү. За юу. Тэгэхээр та нар үнтэй 1 өдөр нь очихгүй үнгүй 1 өдөр нь очих гэж битээ бодоорой. Оцсон хүмүүс заавал 1 өдрийнхөө мөнгийг төлнө. 1 өдөр нь үнгүй байгаа. Тэгээ 2 өдөр байгаа. Тэгээд ер нь зарлалын цагаар энэ үн төлбөрийн талаар ер нь ярилцсан. Яг үнэндээ бол 2 өдрийн төлбөр нэг том хүн нэг 80,000 төгрөг болж байгаа. Тэр нь өөрснөө хоолтой, байртай, бүх юмтай 5 одтой зочид бодол гэж ойлгох заяа. 5 одтой зочид бодол та бүхэн биш үү? 40,000 төгрөгөөр 2 хоног. Нэг хоногийн 20,000 төгрөг гэсэн үг. Вау, вау. Амар яа. Тэгээд та бүхэн үнэхээр энэ алтан боломжийг алдахгүй ирнэ гэж би найдаж байна. Тэгээд сайн ирээд 5 дахь өдөр ажил төрхөө зохицуулаарай 1-7 хоногийн өмнөөс тий. Бид эзний доктор хамттай байна гэдэг бол гайхамшигтай сайхан ерөөл шүү дээ. Нэг 2 өдөр. 2-7 хоногийн дараа илүү. Тийм бай. Би жоохон яараад хурдлуулах гэж 1-7 хоног болгосон юм чинь. Уучлаарай. 2-7 хоногийн дараа юм биш шүү. За тэгээд сайн мэдээгээ сайн тараагаарай. Бид нэр эзний өмнө ер нь бол энэ бидний мэдээж баярлахаас гадна бурхныг баярлуул, бурханд алдрыг өргөх, бурханд талархлыг өргөх юм цаг байгаа. Тийм биз? Тийм учраас бид нэр сайн мэдээ тараана гэсэн. Бурхан юунд баярлах юм бэ гэвэл энэ газар нэг хүн итгэхэд тэр дээр эзний хаант улс, Тэнгэрийн улсад баяр болдог гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ газар нэг хөөргийн амтан аврагдахад тэр магадгүй бидний нүдэнд аригчин, гуйлгчин, дүүлгчин, хулгайм, балиар, хулгайч юу ч биш харагдаж болно. Тэр бит хоёр яг адилхан бид нар бурхны хувьд. Тийм учраас тэр хүнийг бид нар эзний өмнө сайн мэдээ тарааж халамжилж бурхны өмнө авчирхад бурхны хаант улсад баяр болдог гэж байна. Халелуя. Та бүхэн өнөөдөр үнэхээр бурхныг баярлуулах хамгийн том зүйл чинь ерөөсөө л тэр. Бид бүхэн бурхныг баярлуулж чадах хамгийн гайхамшигтай зүйл бол бурхны хүмүүст сайн мэдээ тараах явдал. Энийг л бид нар хийх юм бол бурхан баярлна. Өөр янз янзын зүйл бол мэдээж баярлах зүйл байж болно. Баярлах байх. Гэхдээ түүнээс илүү баярлах зүйл байхгүй. Тийм учраас бидэнд бүхлүүд 14 хоног байна. 14 хоногийн туршид бүгдээрээ сайн мэдээ тараая. Хэн нэгэн хүнийг эзний нэрээр, эзний хайраар, эзний өрөөлөөр халамжилж Есүс Христэд итгэдэг тийм нэгэн болгоход нь бүгдээрээ зуучлая гэж би хүсэмжилж байна. Амен. За бүгдээ хамтдаа эзний үгийг хуваалцгаая. Тэгээ залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Та биднийг хайрлан өрөөж энэ цагт ч гэсэн таны гайхалтай үгээс суралцах боломжийг олгосон талархаж байна. Их эзэн минь энэ үгээр дамжуулж та биднийг босгон байгуулах болтугай. Энэ үгээр дамжуулж та биднийг өрөөх болтугай. Энэ үгээр дамжуулж та өөрийгөө бидэнд сануулах болтугай. Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. За 2 дугаар Шестрийн номны 31-р бүлгийн 2-оос би дахин уншчихъя. 2-оос 9 хүртэл. Тэгээд шатаал тахилд, эвийн тахихын тулд мөн эзний хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн магтахын тулд тахилч нар болон левчүүд хүн нэг бүрийг үйлчлүүлэхийн дагуу бүлгээр үүрэгт ажилд нь Хизкия томилов. Тэр бас өөрийн эд хөрөнгнөөс шатаал тахилд тухайлбал эзний хуульд бичигдсэнчлэн өглөө оройны шатаал тахил, авралтын өдрүүд, шин сарууд болон товлогдсон баяр ёслол зориулагдсан шатаал тахил хааны хувийг тогтоожээ. Шатаал тахилч нар болон левчүүд өөрсдийгөө эзний хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэд бас хаанд тушаав. Захирамж гарч тархамагц Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шин нарс, тос, зүгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг ариун хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ 11-ийг асар их хэмжээгээр авчрав. Юдагийн хотод амьдарч байсан Юда болон Израилийн хөвгүүд өхөр хоньныхоо 11-ийг мөн өөрсдийн бурхан эзэнд ариусгагдсан ариун бэлгүүдийн 11-ийг авчирч овоол нь тавив. 3 дугаар сард тэд овоонууд босгож эхлээд 7 дугаар сард дуусав. Хизкия болон захирагчид ирж овоонуудыг харав. Эзэн болон түүний ард түмэн болох Израилийг талархан магтав. Амен. За Соломоны
гараар бүтээгдсэн сүм гэж байгаа тийм ээ. Уг нь бол энэхүү сүмийг Давид хаан бүтээж гүйцэтгэж хийхээр төлөвлөж исэн боловч үнэндээ Давид хаан Израилийн бурхан Түмэн цэргийн эзэн түүний нэрийн төлөө маш их дайн дажин хийж маш их цусласан учраас бурхан өөрөө түүнийг энэхүү сүм ийм барилгыг барихыг зөвшөөрөөгүй. Тийм учраас Давид хаан нэлэхүү Соломондоо энэхүү сүмийг барихад тусалж бүх хэрэгцээтэй зүйлээр нь ерөнхийдөө хангаж өгөөд тэгээ өөрөө энэ дэлхийг содсон байдаг. Тэгээ Соломон хаан энэ сүмийг барьсан. Соломон хаан гайхамшигтай сүмийг барьсан. Тэгээ Соломон хаан ч гэсэн энэ дэлхийг содсон байдаг. Үүний дараа маш олон хаадууд энэ сүмийг маш олон хүмүүс тийм ээ энэ газар нутгийг хаанчилж ирсэн. Тэгээ нэг сонирхолтой зүйл нь Израилийн энэхүү хаадуудын амьдрал, яг энэ Хизкия хүртэл хаадуудын амьдрал бүгдээрээ бурханд итгэмжтэй, зөв сайхан байсан уу? Яг тэр сүмийн одоо үйл ажиллагаа тийм ээ үйл явц нь бүгд нэг сайхан жигд болоод явж ирсэн үгүй гэдэг юм аа. Бид нар харах юм бол ерөнхийдөө Соломоноос хойш ингээд олон хаадууд байсан. Тэгээд Рехобоам хааны үед бол тэрхүү Соломоны дараа байсан Рехобоам хааны үед бол тэрхүү сүм бол их сайхан яг авч явж исэн гэж үзэж байгаа юм. Гэтэл тэр үед бас Египтээс нэг шашлик гэлөө нэг тийм нэг дээрэмч нөхөр ирээд тэр сүмийг бол нураагаад устгаад дээрэмдсэн байт юм байна. За тэгээд түүний дараагаар Аса гэж хаан Израилийн Аса гэж хаан сүмийг сэргээгээд үйл ажиллагаагийн сайхан явуулаад ингээд маш гоё байсан. Гэтэл бас нэр нь үл тогтоогдох нэг дээрэмч ирээд тэр израильчуудыг түгээгээд сүмийг бас нураасан, устгасан байдаг юм байна. За ингээд үжил Ахаз хаан гарч ирсэн. Ахаз хаан гарч ирээд яасан бэ гэхээр сүмийг дахиад сэргээн босгоод бас дахиад сүмийн үйл ажиллагааг сайхан болгоод ингээд маш гайхамшигтай байж исэн. Тэгээд Ахаз хаан тэндээс нэг зүйлийг нь сонирхолтойгоор нэг зүйл тэр Ахаз хааны хийсэн нэг зүйл юу байсан бэ гэхээр Израилийн тэрхүү сүм дотор байсан зарим нэг шилтгүү нэлээд их зүйлсээс Ассир руу ингээд явуулсан байгаа. Ассир руу явуулсан. Ассирийн хаан руу явуулсан. Ассирийн хаан руу яах шиг болсон бэ гэхээр улс төрийн нөхцөл байдлаар тодорхойлох юм бол Ассир хааныг одоо инх тайвны гэрээ байгуулж одоогийн үгээр хэлэх юм бол шууд долгинж гэж ярина тий. Долгинж тэрхүү сүмийн хамаг эд зүйлсийг ариун эд зүйлсүүдийг тэр Ассирийн хаан руу явуулаад тэгээд сүмийн үүд хаалгыг шууд хаасан байгаа. Хаасан байгаа. Энэ хөнөхөр. За үүний дараа яасан бэ гэхээр Ахаз хааны хүү Хизкия одоо бидний үзэх энэ Хизкия хаан гарч ирсэн байна. Тэгээ Хизкия хаан яасан бэ гэхээр сүмийг нээсэн. Нэгэ тогтоогүй сүм дотор явуулж болох тэр үйл ажиллагаануудыг бүгдийг нь явуулсан. Бид нар саяны хэсгийн өмнөх хэсгийг үзэх юм бол харийн шүтэнүүдийг устгасан гэж гарч байгаа юм. За тэгээд алгаслын баяр буюу дээгүүр өнгөрөх одоо баярыг тэмдэглэсэн гэж ярьж байгаа юм. Эзний өргөөнд мөрөглийг сэргээсэн гэж ярьж байгаа юм. За цааш нь харах юм бол Хизкия хаан тэнд байсан одоо Юда бол Израилээс бүх тэрхүү мөрөглийн өндөрлгүүд, тэр мөрөглийн одоо шонгууд тэр бүх химик шүтэнтэй холбоотой зүйлүүдийг устгасан гэж байна. Тэгэхээр ингэж явсаар хагаад ер нь бол сүлд нь Израилийн хаадууд ер нь завхарсан. Тэгэж явсаар хагаад манай эртний 586 онд Вавилоны хаан Небухаднецар энэ сүм бүрэн устгагдсан гэж Библиэлд бичсэн байдаг. Маш харамсалтай, маш гайхамшигтай сүм. За тэгвэл энэ дунд болж байгаа тэрхүү Хизкия буюу Ахаз хааны хүү одоо өнөөдөр энд бас нэгэн зарлиг, нэгэн захирамж гаргасан байгаа. Тэр захирамж зарлигийн талаар бүгдээр өнөөдөр үзнэ. Тэгэхээр Хизкия хаан болохдоо 25 настай байсан гэж үздэг юм байна л да. 25 настайгаас эхлүүлээд тэрээр 29 жил Израилийг хаанчилсан гэж түүхэндээ бичсэн байдаг юм байна. 29 жил хаанчилсан гэхээр 29 жил ямар ч байсан тэрхүү Соломоны сүм болон Израилийн ард түмэн тэр сүм цуглаандаа ихтай тухтай байгаад мөрөглөө өргөөд, бурхан дөрөглөө өргөөд ингээд гайхамшигтай сайхан байсан гэж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хуучин гэрээний үед сүм цуглаанд хамгийн чухал зүйлсүүдийн нэг нь юу байсан бэ гэдгийг бүгдээрээ өнөөдөр хамтдаа суралцж үзнэ. Мэдээж Израилийн ард түмэн хаа утсан газараа ер нь хурлын майхан барьдаг гэсэн тахилын ширээ барьдаг гэсэн.
Тахилын ширээ гэдэг бол маш чухал зүйл байсан израильчуудын хувьд. Нэгэн газраас нүүдэлж очиод тэр газараа эсвэл нэг ялалт байгуулаад тэр газараа тахилын ширээ байгуулдаг байсан. Тэр тахилын ширээн дээр юу хийдэг байсан бэ гэхээр израильчууд бурханд хандаж тахил өргөдөг байсан. Тахил өргөдөг байсан. Тэр тахил нь юуг илэрхийлдэг байсан бэ гэхээр хүн бурхан хоорондын ямар нэгэн харилцааны илэрхийлэл болдог байсан. Ивийн тахил гэж байдаг байсан, талархлын тахил гэж байдаг байсан, маш олон тахилууд байдаг байсан. Тийм ээ, гимшлийн тахил гэж байдаг байсан. Олон янзын тэрхүү тахилууд байдаг байсан. Тэр тахилууд нь миний өмнөөс бурханд өргөгдөж байгаа золиос, зориулалт гэж илэрхийлэгддэг байсан байгаа юм л да. Тэгэхээр Израилийн ард түмэн хамгийн түрүүнд хийдэг байсан зүйл нь тахилын ширээ усгдаг байсан. Хаагазар очиод тэгээд тэнцэнэ бурханд хандаж тахил өргөдөг гэсэн. Тахил өргөдөг гэсэн. Тэгвэл Хизкиягийн өнөөдрийн бидэнд өгөгдөж байгаа энэхүү Библийн хэсгээс харах юм бол 2 дугаар ишлэлээр ингэж хэлж байгаа. Тэгээ шатаал тахил, эвийн тахил тахихын тулд мөн эзний хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж талархал өргөн магтахын тулд тахилч нар болон левчүүдийн хүн нэг бүрийг үйлчлэхийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилтан Хизкия томилов гэж хэлсэн байна. Тэгэхээр тахилч нар болон левчүүд гэдэг маань хэн байсан бэ? Лев овгийн хүмүүс байсан. Энэ лев овгийн хүмүүс бурхнаас Израилийн ард түмэн Йошуагаар өдөрдүүлсэн Израилийн ард түмэн тэрхүү газар нутгийг эзлэхэд ямар нэгэн үүд бурхнаас өөрийн болгож авах гэсэн. Тэр хүмүүс юу хийсэн бэ гэхээр тэд нар зүгээр л бурханд дуудагдж, бурханд үйлчилж, бурханы тахилыг өргөж, бурханд үйлчлэхээр дуудагдсан тийм өвдөө хүмүүс байсан. Тэгээ тэр хүмүүсийг бурхан ажлыг хийж үйлчлүүлэхийн тулд Хизкия тэднийг дуудсан байгаа. Тэднийг дуудаад тэр ирээд ирсний дараа тэр хүмүүс тахилынхаа ширээн дээр тахилаа бурханд өргөх ёстой байсан. Тэгэхээр Хизкиягийн хийсэн хамгийн анхаарал татж байгаа түүний ажил нь бол энэ бурханд тахил өргөж тэгээд цааш нь харах юм бол эзний хүрээ дааман хаалганууд дээр үйлчилж талархал өргөн магтахын тулд гэж. Эдгээр зүйлсүүдийг Хизкия нэн тэргүүнд хийхийг хүсэмжилсэн. Бурхан тахил өргөж дааман хаалганууд дээр үйлчилж талархал өргөж магтахын тулд. Хуучин гэрээний үед энэ левчүүдгүйгээр тахилчүүдгүйгээр тахилч байхгүйгээр энэ үйлчлэлийг хийж ирсэн тийм удаа байгаагүй. Энэ хүмүүс энэ үйлчлэлийг хийхин тулд энэ ажилд сонгогдсон байсан. За тэгээд энэ левчүүд маань энчнээ ирээд өөрийнхөө ажлыг хийх ёстой болсон. Хизкия үнэхээр тэр хүмүүсийг өөрсдийнх нь бүлэг бүлгээр үүрэгт ажилд нь томилсон. Тэгээд цаашаа харах юм бол тэр бас өөрийн эд хөрөнгнөөс шатаал тахил, тухайлбал эзний хуульд бичигдсэнчлэн өглөө оройны шатаал тахил, амралтын өдрүүд, шин сарууд болон товлогдсон баяр ёслол зориулагдсан шатаал тахилд хааны хувийг тогтоожээ. Тэгэхээр Хизкия хэн байсан бэ? Тухайд хаан байсан, яг зөв хаан байсан. Тэгвэл тэрхээ өөрөө тэрхүү эзний хууль бичигдсэнчлэн өглөө оройны тахил тэгээд 9 янзын тэр олон янзын шатаал тахил зөв зүйтэй амжилттай явуулахын тулд хаан өөрийнхөө сан хөмргөөс хувээ гаргаад тэдэнд өгсөн. Тогтоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл өглөөд нь тахил өргөхийн тулд нэг хон ч юм уу оройд нь тахил өргөхийн тулд нэг хураг ч юм уу гэх мэтлэн олон янзын тэм зүйлсүүдийг тогтоосон. За тэгээд цаашаа харах юм бол тахилч нар болон левчүүд өөрсдөө эзний хууль зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд бас хаан тушаа. За энд нэг сонирхолтой зүйл гарч ирж байгаа. Тахилчид болон левчүүд Израильчуудаас ямар нэгэн газар нутгийг өөрийн өв болгож авч чадаагүй үлдсэн тэр цорын ганц овог штэ. Тахилчид болон левчүүд өөрсдийнхөө ажлыг итгэмжтэй сайн хийж өөрсдийгөө эзний хууль зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаасан. Өөрөөр хэлэх юм бол бид нар хуучин гэрээ рүү эргээд очих юм бол левчүүд болон тахилч нар хувь аваагүй, хувь хүртээгүй. Гэхдээ бурхан өөрөө тэдний хувь юмаа гэж Библиэд бичсэн байдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тэнд Израилийн ард түмэн, бурханы ард түмний тушааж байгаа тэр өгч байгаа тэрхүү тахил, тэрхүү өргөл, тэрхүү 11-үүдээс левчүүдэд болон тахилч нар тодорхой хувь нь оногддог байсан. Тэгээд тэрүүгээрээ тэр Израилийн тахилч нар болон левчүүд амьдардаг байсан. Өөрөөр хэлэх юм бол тэдний мөнхийн өвн бурханы ард түмний өргөж байгаа өргөлийн нэг хэсэг нь байсан гэсэн үг. Тэр хэсгийг Израилийн ард түмэн
Бурханд өргөж байгаа өргөлийн тэр хэсгийг хангалттай өргөж, зөв зөвтэй өргөж чадсанараа левчүүд болон тахилч нар тухайн үед өөрсдийнхээ үйлчлэлийг, өөрсдийнхээ ажлыг хийж зөв зөвтэй хангалттай аж амьдрах боломжтой байсан гэдгийг бид нэсгээр харж чадж байна. Би дахин уншиг. Тахилч нар болон левчүүд өөрсдийгөө эзний хууль зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд бас хаан тушаа. Өөрөөр хэлбэл тахилч нар болон левчүүд Бурхан хүн хоёрын хоорондын зууч болдог байсан. Хүн өөрөө гим хийчээд яг одоогийн шиг эзэн минь би таны өмнө гимшиж байна гэж ярьдаг байсан. Хүн ямар нэгэн залбирлын сэдвээ авангото Бурханы өмнө нэрээр Бурхан би таны өмнө одоо ийм залбирлын сэдвтэй байна гэж ярьдаг байсан. Ямар нэгэн гим хийчээд тахил өргөхөөр бол хүн өөрөө шууд одоо газараа оолоо тэрийг ингээд одоо цавчаад тахил өргөждөггүй байсан. Бүгдээрийн левчүүд бол лев овгийнхан болон тахилчдаар дамжуулж бид нар хийдэг байсан. Бид нар нөгөө нэг кинонуудыг үзчихсэн тийм үү? Орсын ч юм уу, аль эсвэл өөр ямар нэгэн хуучны кинонуудыг үзэхээр ингээд нөгөө католик шинжнууд чинь нэг юм харанхуй өрөөрөө ороод наан ингээд суугаал те. Цаана нөгөө лам суугаал. Тэгээд лам эцэг минь би гимүүлдэжээ гингөт хөөмөн чи яасан бэ гэж би хүн алдсан би завхаарсан гэвэл за чи 50 амгалан яв гимш гэл те. Тэгэнгүүтээ нөгөө нөхөр чи эргэж ирэнгүүтээ тэр нөгөө нэг ариунаас ариу өрөөрөө очиж байгаа. Өөрөөр хэлбэл энэний ард нэг өрөө байгаа гэсэн үг шүү дээ. Та нар энэ чи ирээд надад хэлнэ гэсэн үг заяа. За завхаарсан хүмүүс байвал одоо ирээд хэл. За ингээ хэлэнгүүт чинь би ариунаас ариун өрөөр онготой эзэн бурхан минь одоо хин ч байдгийн тэр зондог долмаа пагма хүн алччихээ. Одоо та тэрийг уучлж өгөөч ээ. Ингээ явдаг байсан гэсэн үг. Тэгээ тэр хүн энд ирээд юм өгтөө одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө тэр гин нүглийн төлөө золиос суулгаж ямар нэгэн тахилыг авчирдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол нэг хонь авчирна гэсэн үг. Нэг хонь авчирнгууд тэр хоньны нэг гуйн ч юм уу нэг хаан ч юм уу тахилчд зориулагддаг байсан байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо урнаагч нэг хонь аваад ирчээ. За одоо яадаг юм да одоо ямар юм хийсэн гэж үзэх урнаагч. За ямар нэг юм хийсэн байна. За юу ч байж магадгүй. Тий. Тэг ямар нэг юм хийсэн байна. Тэгээ тэр нэг юм хийчихэд нэг хонь аваад ирсэн байна. Тэгсэн хоньын шууд ингээд би нэг хаагийн тасалж авангуудаа тийш нь авчиж тавиад тэгээ нөгөөдхийг авчираад тахилын ширээн дээр өргөл өргөдөг байсан. Илүү гарах юм бол өөр тийш тавьдаг байсан ч юм те. Овоолон өргөдөг байсан гэж. Тэгээ тэр хаагаар нь би хоол идээд ингээд амьдэрдэг байсан. Би чи хоолнд идэхгүй бол болохгүй шүү дээ. Тийм үү? Би чи хоолнд идэж бас өмсөж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тэгээ тэр үеийн хүмүүс тахилчдын амьдрал яг л ингэж амьдэрдэг байсан. Бурхан хүн хоёрын хоорондох зууч болж тэгээ тэр тахилчдын өмнө болохоор та итгэгч нараас буюу Бурханы хүмүүсээс өгөгдөж байгаа тэр өргөлийн тэр тахилын нэг хэсэг нь болдог байсан байгаа юм л. За тэгээ Хизкия яг энэ ёс журмуудыг эргээд бүгдээрингийн ёсоор нь болгосон. Тэгээ цаашаа харах юм бол 5 дугаар ишлэлээс харах юм бол захирамж гарч тархамагц Израилийн хүүгүүд үр тарианы анхны үржимс шин дарс тос зүгийн бол болон газрын бүх бүтээгдэхүүний ариун хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ 11-ийг асар их хэмжээгээр авчрав. Аамен. Халелуя. Ингээд Бурханы захирамж гарангууд тэдний юу хийсэн бэ гэхээр энэ ч нэг зүйлийг хийсэн байгаа даа. Тэд нэр газрын үржимс тос янз янзын зүйлсүүдийнхаа үр тарианыхаа мал адгасныхаа бүх дээжсийг авчирсан байгаа даа. Бид хуучин гэрээр очиод хараад Каин Абель гээд хоёр нөхөр гарч байгаа. Тинчээ нэг нь өргөлөө өргөөд нэг нь хоёулаа өргөлөө өргөдөг тийм үү? Тэгээ нэгнийх нь өргөлийг бурхан таалдаг, нэгнийх нь өргөлийг бурхан таалдаг. Тинчээ нэг л зүйлээр бид нар тайлбарладаг. Анхны гэж тийм. Нэг нь анхны дээж авчирсан. Нөгөөх нь магадгүй өөртөө гараад илүү гарснаа авчирсан байдаг. Тэгвэл Библийн энэс гэх юм бол яг тэр үг гарч байгаа. Анхны гэдэг зүйл. Анхны. Ер нь бид нар хуучин гэрээний Библийн хэсгийг аваад үзэх юм бол энэ 11 гэдэг ойлголт бол маш том ойлголт байдаг гэсэн. Израилийн одоо ард түмний Бурхантай харьцаж байгаа харилцаанд маш том хэсгийг нь өргөл буюу 11 эзэлдэг байсан. Тахил гэж тийм ээ. Би түрүүнд хэлсэн. Хаа газар очоод ямар нэгэн байдлаар Израилийн ард түмэн шинэ газар суурьнд очих юм бол хамгийн энэ түрүүнд хийдэг байсан зүйлс нь тахилын ширээ. Тахилын ширээгээр нь яах гэж хийж байгаа юм? Харах гэж хийдэг юм уу? За хариулаарай. Зүгээр логикоор нь шууд ярьчих.
За мэдэхгүй юу. За та нар хоолны ширээгээ яах гэж байлгадаг? Хоол идэх гэж байлгадаг уу? Бичгийн ширээг яах гэж байлгадаг? Юм бичих гэж байлгадаг уу? Энэ эндрийг яах гэж байлгаж байгаа юм? Энийн ардаа тун гараад юмаа тавиад би номлол хийхэд бол байлгаж байгаа шүү тийм үү? Тэр нь тийш нь л ерөөсөө адилхан шүү дээ. Тахилын ширээ гэж би асууж шүү дээ. Тийм дахил өрөх гэж байлгадаг. Ерөөсөө хэцүү юм байхгүй шүү дээ. Ямар сони юм бэ? Тахилын ширээг дахил өрөхийн тулд байлгадаг байхгүй юу? Ойлгосноо уу? Тэгээд тэр Израилийн ард түмэн хаа нэгэн газар очиод тахилын ширээг ингэж байгуулдаг байсан. За тахилын ширээг яах гэж байгуулдаг юм? Дахин өрөх гэдэг нэг дуурайдаг байна шүү дээ. Ямар хэцүү юм бэ? За тэгээ Израилийн ард түмэн байлдаад шинэ газар нүүччөө тахилын ширээ байгуулдаг гэсэн. За тахилын ширээг яах гэж байгуулж байгаа? Дахил өрөх гэж байгуулдаг гэсэн тийм үү? Дахил өрөх гэж. Тэр дахил өрөхийг тахилынхын эд зүйлсийг хэн авчирдаг байсан бэ? Ард түмэн авчирдаг байсан байна. Тэгээ тэр дахил үйлдэх үйлдэлийг хэн хийдэг байсан бэ? Тахилч уу левчүүд хийдэг байсан байна. Тэр тахилыг хэн авдаг байсан бэ? Бурхан эзэн авдаг байсан байна. Тэгвэл тэр тахилын нэг хэсгээс нь хэн хүртдэг байсан бэ? Тахилч уу левчүүд тийм үү? Энэ бурханы ард түмэнд үйлчлэхээр сонгогдсон, бурханд үйлчлэхээр сонгогдсон левчүүд нэг хэсгийг нь авдаг байсан байна. За ингээ ер нь ойлгочлоо тийм үү? За одоо бүгдээрээ шууд өнөөдөр шууд ингэ хөрвүүлээ. Өөрөмсөлнө гэсэн үг. Энд ч байгаа нүдний шилээ шууд авч чаана гэсэн үг. За өнөөдрийн тахилын ширээ ер нь хаана вэ? Зөв. Эсэм чуулганы танк тийм үү? Бид нар өнөөдөр мэдээж бурхантай бид нар хаач харилцаж болно л доо. Хаач харилцаж болно. Хин ч өнөөдөр харилцаж болно. Шашин шинжлэл Мартин Лютерийн чинь хамгийн гол хийсэн зүйл бол заавал бид нар өнөөдөр тэр дахилчаар ингээд харьцаад, дахилчаар дамжаад бурхны өмнө ингээд гим нүглээ гимшээд байх шаардлагагүй юм байна. Хүн болгон бурхны өмнө адилхан юм байна гэдэг тэрхүү логик, тэрхүү одоо теологийг гаргаж ирсэн шүү дээ. Тийм учраас өнөөдөр бид нэр заавал та нар миний өмнө ирээд энд нэг хонь авчираад би нэг гуйн тийш нь тавиад үлдсэн юм ийш нь тавиад тэгээд чи ямар гим хийсэн ингээд түмэн гимий чинь тоочуулах албагүй гэсэн үг. Бид нар бүгдээрээ өнөөдөр бурхны өмнө адилхан хүмүүс. Тийм үү? За тэгвэл өнөөдөр мэдээж бид нар энэ сүм чуулганы танхимд бид нар бурхантай уулзч бурхныг хүндэлж бурхны дотор нэгдэхээр цугладаг. Мөн үү? Мөн. За тэгвэл өнөөдөр бид нар энэ хувь тахил маань юу болж таарч байна? Өргөл. Өөр юу вэ? Талархал, өргөл, талархал, магтаал, өөр юу вэ? Хамгийн эхлээд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Бидний эзэн дөрөх амьд, ариун, тааламжтай тэр тахил бол бидний өөрчлөгдсөн амьдрал. Хамгийн нэгдүгüрт. Бурхан өнөөдөр ямар нэгэн зүйлээр дутсандаа биднээс аливааны өргөлийг авах гэдэг юм бишээ. Бурхан өнөөдөр биднийг хайрлсан, бидний төлөө өөрийгөө зориулсан, цусаа урсгаж, амиа өгч биднийг аварсан. Яахын тулд? За яг би өгөх нь өгчээ. Би чиний өмнөөс өгчээ. Би чиний өмнөөс цусаа гаргачих. Чи ингэ зөнгөртөөд яжээ гэж Бурхан биднээс энэ дэлхийд төрүүлдэг юм аа. Бурхан бидний төлөө зориулсан тэр зориулалт бол маш их үнцэн. Бүр маш их үнцэн байхгүй юу? Өөрийнхөө амийг зориулсан гэж боддоо тань. Хин нэгэн хүнийг аврахын тулд өөрийнхөө амийг зориулсан. Тийм үү? Хин нэгэн чихгүй толгойг, хин нэгэн үл бүт хитгэдэг, хин нэгэн гимтэйг, хин нэгэн тэр бүр одоо юу гэж хэлдэг юм те? Үхээсээр аргагүй байсан тийм гим нүгэлтэй тэр нэгнийг Бурхан аврахын тулд ариун амьд бие зориулсан шүү дээ. Есүс Христ. Энэ бол маш хүнцэн байхгүй юу? Энэ хүнцнийг зориулаад Бурхан зүгээр биднээс гим нүгэлтэй умбаад чумбаад дэлбигээ далчгнаад байжээ гэж хүсэв юм аа. Биднийг өөрчлөгдөхийг Бурхан хүссэн юм. Бурхан биднийг өөрчлөгдөөсэй гэж өөрийнхөө амийг зориулсан юм аа. Бурхан биднийг өөрчлөгдөөсэй гэж Библи загалмаа дээр өөрийнхөө амийг зориулж цусаа авсгасан юм. Бурхан биднээс хүсдэг зүйл бол өөрчлөлт тогтоосоо. Бурхан биднээс хүсдэг зүйл бол Христийг дураасан ариун амьдрал. Хуучин гэрээнд давтагддаг, шинэ гэрээнд давтагддаг ариун байх талаар, тийм үү? Би ариун учраас та нар ариун бай гэж Библиэд хэлсэн. Ариун амьдрал. Ариун байдал. Энэ ариун байдал гэдэг юм чухамдаа юу юм? Христийг дураасан амьдрал.
Христийн бидэнд зааж үлдээсэн тэрхүү тушаалуудыг амьдралдаа биелүүлэх явдал. Өөрөөр хэлэх юм бол Библи дотор өгүүлэгдэж байгаа тэр ёс суртахуун хэм хэмжээсийг бид нэр өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж амьдрах явдал байгаа даа. Тэгвэл өнөөдөр бидний хамгийн том чухал тахил бол энэ зүйл байх тусаа. Бидний өөрчлөгдсөн амьдрал, бидний Христийг дураасан амьдрал, бидний Библиэд өгүүлж байгаа энэ хүү ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дагаж байгаа амьдрал. Амен. Бурхан ариун учраас бүгдээрээ ариун байцгаая гэж би та бүхэнд уриалж байна. За хоёрдугаарт нь юу вэ? Хоёрдугаарт нь өнөөдрийн хөвч шүү. Тухайн үед бол тийм ээ хуучин гэрээний үед бол хүмүүс тахилын ширээ бий болгоод өөрснөө ирээд тахилаа авчирдаг гэсэн. Тэгээд тэр тахилаар нь эзэнд тахилаа өргөдөг байсан мөн тахилч тэр тахилын нэг хэсгээс хувирддаг байсан. Тэгвэл өнөөдөр бас бидний хамгийн нэн тэргүүндх эзний өмнө өргөх ёстой тахил бол өөрчлөгдсөн амьдрал гэж бисээ хэллээ тийм. Энэ өөрчлөгдсөн амьдрал Бурхныг баярлуулдаг. Мөн пасторуудыг ч гэсэн баярлуулдаг гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Илч Паул нэгэн цагт та нар бол миний алдрын титэм юм а гэж сүм чуулганы итгэгчнэрийг хэлж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр сүм цуглааны итгэгчдийн өөрчлөгдсөн амьдрал, Бурхныг дагж байгаа тэр амьдралыг хараад Паул баяр хөөртэй байж тэр өөрөө тэрүүгээр дамжиж алдарч байгаамаа, баярлж байгаамаа, сайхан байна гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар нэгэн архины хамаалтан архинаас гарахыг харах юм бол ер нь бол бид нар баярлдаг. Бид нар бүгд баярлдаг. Та бүхэн баярлдаг уу? Мэдээж баярлна. Бид нар Христийн бие шүү дээ. Нэгнийгээ одоо яадаг тийм инжигчийн хуруунд орсон байгаа өргөсийг ингээд харчингуудаа нүд хогчин муу чигчийн хуруу чи миний чихрийг ухахаар багтадгүй гэдэг ингээд авах хэрэгтэй тийм. Энд байгаа чигчийн хуруу гарцаа өргөсийг авахын тулд нүд ингээд гар бүгдээр орж байгаа л энийг аваад тэгэл дараад нь тэр бие чинь бүгдээрээ эрүүл болоод сайхан болоод зөөргөө болоод явдаг шүү дээ. Бид яг Христийн бие адилхан байхгүй. Бидний дэнд байгаа аливаа нэг асуудалтай хүн байгавал тэрний асуудал шийдэгдэх юм бол бид нар баярлдаг, тийм ээ. Үүнчлэн пасторууд бас Бурхан руу хөтлөж байгаа, Бурхан руу дагуулж байгаа, хончилж байгаа хонь сүргээ эзний өмнө зөв зүйтэй шийдвэр гаргаж өөрчлөгдөж амьдарч байгааг хараад маш их баярлдаг. Итгэгч хүмүүс бол бидний алдрын титэм байдаг. Та бүхэн бол миний алдрын титэм юм аа. Амен. Та бүгдийн өөрчлөгдсөн амьдрал, та бүгдийн Бурхны дотор ялалт байгуулж байгаа тэрхүү амьдрал, энэ бүгдээр чинь дамжиж, энэ бүгдийг чинь харж би бас баясдаг юм аа гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд цаашаа харах юм бол Библийн нэсгт харж байгаа 11-т өнөөдөр бидний өргөл шууд утгаараа хамааралтай. Маш олон хүмүүс шинэ гэрээн дээр Есүс Христ бидний өмнөөс дахил болоод өргөгдсөн учраас өргөл өргөх ёсгүй гэж ярьдаг. 11-ийг заавал өргөх ёсгүй гэждэг. Тэгвэл Есүс Христээс асуусан асуултанд Есүс Христ өргөлийн талаар өгүүлэхдээ бүр илүү өгөөмрөөр өргөө гэж хэлсэн байдаг. Ерөөсөө тоо заагаа өгдөг хөөх. Тоо заагаа. Хуучин гэрээний үед 11 өргөлөө өргөх гэсэн бол Есүс Христ өгөөмөр өргөлийг энэ ч өгүүлсэн байгаа даа. Өгөөмөр өргөл. Өгөөмөр гэдэг зүйл ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүй. Ямар нэгэн тоо байхгүй. Ямар нэгэн одоо юу гэдгийг тэр харилцаагүй. Чи ингүүл би тийм гэдэг шиг те. Тийм юм ерөөсөө байхгүй. 5-ыг өгвөл 10-ыг авна гэдэг үг ойлголт байхгүй. Энд бол зүгээр л хэмжээ хязгааргүй тэр агуу их өргөлийг хэлж байгаа юм. Ямар нэгэн шалтгаан байхгүйгээр өргөх өргөлийг энэ хэлж байгаа. Ер нь 11 өргөл маань ерөнхийдөө хуучин гэрээний үед бол хэрэглэгдэж байсан байдаг, өгөгдсөн байдаг. Тэгээ энэ 11 өргөл нь бол маш их одоо чуулган итгэгчдийн хувьд маш их чухал үүрэг оройл гүйцэтгэсэн байдаг. Еврейгээр энэ 11 өргөлийг массер гэж нэрлэдэг юм байна л да. Массер гэж нэрлэдэг. Тэгээ энэ 11 өргөлийг өргөдөг байсан гол учир шалтгаанууд нь бол ерөнхийдөө Израилийн ард түмэн өргөгдсөнийхөө учир 11 өргөлийг өргөдөг байсан. Ойлгоорой. Өргөгдсөн. Монгол хэлний үг зүйн дүрмэнд сан сан сун сун
Син гэдэг үгээр залгах юм бол дагвар үлээ нөхцөл үлээ ямар цаг дээр вэ? Өнгөрсөн цаг дээр. Сан, сон, син, сун гэдэг үл юу лээ? Нэг тийм нөхцөл те дагвар биш. Дагвар гэдэг нь үг үсгэж байгааг хэлж байгаа. Нөхцөл гэдэг нь цаг зааж байгааг хэлж байгаа гэж бодлоо ярих. За, ямар ч байсан тэр сан, син, сон гэдэг зүйлийг ингээд өгүүлсэн маань ямар ч өнгөрсөн цагт өгүүлж байгаа юм тийм үү? Тэгвэл энэ өрөөгдөх гэж өргөж байгаагүй. Өрөөгдсөн учраас Израилийн ард түмэн 11 өргөлийг өргөдөг гэсэн. Бидний өргөлийн ойлголт энэ дээр айгүй их төвлөрөх ёстой. Энэ цаг дээр тий бид нар хэрвээ өрөөгдөх гэж өргөж байгаа бол 5 төгрөг өгсөн чинь 10 болж орж ирэхгүй бол бид нар өрөөлө авч чадаагүй гэж үзэн штэ. Тийм үү? 5 төгрөг өгсөн чинь юу вэ? 5,000 төгрөг өгсөн чинь шууд гарсан чинь эсвэл та цуглаанаас гараад төрөвчнээс чинь 10,000 та болцсон байл. Ернийг бол ер нь өрөөгдөх гэж өргөсөн гэж хэлж байгаа штэ. Тийм болж гэнэ үү? 5-ыг өргөөл энэчнээсээ 5-ыг өргөөл те нөгөө юм шиг төрөвчөө гаргаарай гэсэн чинь шаналтай хүмүүс нь цүнхээ гаргацсан ингээл нөгөө нэг эмэгтэй чи хэм бэлээ? Саран даваа тий. Монголчууд амар шиг шаналтай шээ. Төрөвчөө гаргаад юу ямар юмаа ингээ уншаад ингээ даллаарай гэсэн чинь монголчууд цүнхээ гаргаад даллаад ирээд байгаа. Цүнхэн дотор байсан 5,000 төгрөгийг та бүхэн өргөлт хийгээд тэгээ гараад тэр 5,000 чинь төрөвчөө өдсөн чинь 10,000 болцсон байл энэ өрөөгдөх гэж өргөж байгаа өргөлийг хэлж байгаа. Тийм болно гэж бодж ивэл эртхэн би танаас хэлчихье. Горд хавд. Тийм юм болохгүй. Бүгдээрээ өөрсдийнхөө амьдралыг эргээд аваад үзье л да. Бид нар бурхнаар өрөөгдсөн хүмүүс мөн үү? Аль хэзээ бид нар өрөөгдсөн. Есүс Христ энэ дэлхий дээр ирээ загалмаа дээр цовдлогдоход л бидний амьдрал бүр фул өрөөгдсөн байхгүй. Бүр эцсээ хүртэл бүр өрөөлийн дээд өрөөлөөр бид нэр өргөцсөн байхгүй. Амен. Тийм учраас бид нэр эзэнт талархаж өргөл өргөх ёстой юм аа. Өргөх юм аа хтосна. Тэгэхээр өрөөгдөх гэж биш, өрөөгдсөн учраас энэ ойлголт бол хуучин гэрээний үед ч гэсэн израильчуудын дунд явж ирсэн. Энэ ойлголт. За мөн хуучин гэрээний үед өргөжсэн өргөлүүдийн нэг гол ухагдсан ойлголт нь юу байсан бэ гэхээр ам амьсгалтай амьд байгаагийн учраас бид нар бурханд өргөдөг байсан байна л да. Өргөлөө. Тэгэхээр өнөөдөр энэ чинь ер нь дандаа ам амьсгалтай амьд байгаа хүмүүс харагдаж байна. Ямар нэгэн модель зэтэл ямар нэгэн тийм амьгүй хүн чи ерөөсөй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид энэ газар дэлхий дээр ам амьсгалтай нөгөө тоос хөдлөж байгаа гэж байгаа шүү дээ. Тоос хөдлөж байгаагийн төлөө биднийг амьд байлгаж байгаагийн төлөө эзэн бурханд бид нар өргөлөө өргөх ёстой байна ахтасаа. Амен. Өөр бас нэг зүйл нь бидэнд байгаа зүйлс бүгд бурханаас ирдэг гэдэг ухагдсан байдаг. Ухагдсан байдаг. Манай өнөөдөр чойрынхан ирсэн байна. Айгуу гоё харагдаж байна чойрынхан. Тэгээд манай хатнаа маань манай амьдэ баясагийн ихнэр үү? Жанчуу. Гээ бүгдээрээ сайхан дээлтэй ёс ирсэн байна. Баясаа жанчуу хоёр маань бас их гоё хостел өмссөн байна. Манай ихнэр бит хоёр тийм хостел байхгүй. Та хоёрт яагаад байгаа юм бэ? Бүх зүйл бурхнаас авахгүй тий. Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бурхнаас байдаг. Өнөөдөр баясаа болон түүний ихнэрт өгөгдсөн энэ хостел бит хоёрт байхгүй байхад хоёрт байна. Энэ бол бурхнаас. Амен. Бидэнд байгаа бүх зүйл бурхнаас учраас тэр байгаа зүйлийнхаа төлөө бид нар бурханд талархаж өргөх ёстой байдаг. Зарим хүмүүс нь өөрийнхөө эцэг эхийг голдог, эх орноо голдог. Зарим хүмүүс нь өөрсдийнхөө үр хүүхдийг голдог, эр нөхрөө голдог, эхнэрээ голдог. Голохоос өмнө өнөөдөр та өөрөө юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өнөөдөр өөртөө өгсөн аливаа нэг зүйлийг талархалтайгаар хүлээж авч, талархалтайгаар түүнд хандах юм бол сайхан бидэнд аз жаргал бэлэглэнэ. Миний ихнэр чинь надтай анх сууж байхдаа нөгөө нэг 90 байлаа. Хэмжиж үзээгүй л дээ. Гэхдээ ер нь би бол одоо 90 байсан гэдэгт итгэдэг. Тэгээ би их одоо хайртай байсан ихнэртэй.
Тэр үе тий. Тэр үе 90-аар эрдэнэ их хайртай байсан байхгүй юу? За одоо бол манай эхнэр нэг 90 85 90 болсон байна. Одоо бол би вэштэй бас 90 85 90 харьцаанд их хайртай. Яг тэгвэл миний эхнэр учраас би хайртай. Бид өнөөдөр өөрт оногдсон бүх зүйлдээ бид нар талархаж хайрлаж амьдрах хэрэгтэй. Тэгэл те одоо зүгээр би нарийн болгож ярьж байгаа шүү. Би зөвхөн 90-аар тайртай байсан бол өнөөдөр би эхнэрээ хайрлахгүй шүү дээ. Хаана 90-аар ирвэн гэл ингээд хайгаад яваад гэсэн үг шүү. Одоо 90-аар надад нэг сонин санааг харагддаг болцсон. Ингээд хуурч болох гэж байгаа юм шиг. Ингээд зурагтаар гарч байгаа ингээд модельүүдийг харахаар нэг муухай харагддаг болцсон. Ингээд нэг ясарагдаал гэдэг. Ингээд 90 85 90 айгу их юм зүг харцаа байгаа. Одоо би бурханаас залбирч байгаа. Бурхан минь ер нь 90 60 биш 90 85 90 их зүгээр юм шүү гэж. Тэгэхээр ер нь бол яг бид өөрт өнөгцсөн зүйлээ сайхан л баяртайгаар талархалтайгаар хүлээж авах юм бол тэр зүйл бидэнд ерөөл болно. Тэр зүйл бидэнд баяр хөөртэй амьдрах амьдралын минь их үүсвэр болдог. Тэр яг зүгээр өөрт байгаа зүйлээ муулаад янз янзаар хэлээл тэ ингээл байх юм бол бид нарт ерөөс бүх зүйл сайхан харагдаж чадахгүй. Бүх зүйл бидний амьдралд тааламжтай байж чадахгүй. Айл эр нөхрөө, эхнэр хүүхдээ, эх орноо өөр бус зүйлтэй харьцуулаад байх шаардлага байхгүй. Үнэхээр сүм цуглаан ч гэсэн. Сүм цуглаан эсийн бүлгийн ахлагч нараа, өдөрдөгч нараа ямар нэгэн байдлаар өөр зүйлүүдтэй харьцуулаад, өөр зүйлүүдтэй одоо тэр юм байхад энд юм байна, энэ юм байхад энэ юм байна гэдээ байх шаардлага байхгүй. Бид өнөөдөр өөрсдөө оногдсон тэрхүү өдөрдөгчтэй, өөрт оногдсон сүм цуглааныхандаа баяр хөөртэй бурхнаас өгсөн нэгэн бий гэж бодож баяр хөөртэйгээр итгэмжтэйгээр дуулууртайгаар бид нэр захирагдаж дагах хэрэгтэй байдаг. Энэ үед бид нэр ивэл авдаг. Номлол сонсож байгаа хүмүүс ба штэ. Ямар үед ивэл авдаг вэ? Өнөөдөр энэ ч хин ярьж байна. Баясгалан те? Тавгийн баясгалан гэж ярьж байна. Цаад ч бас ер нь гайгүй ярдгийнхаа тоонд ордог шүү дээ. Тавгийн баясгалан ярьж байна уу? Тийм үү? Үгүй. Та нар лавгийн баясгалан ярьж байна гэж бодвол энэ миний амнаас гарч байгаа үг та нарын амьдрал ивэл болж очихгүй. Тавгийн баясгалангийн амаар дамжуулж бурхан та бүгдэд үгээ хэлж байгаа маа. Амен. Нэг сонин зүйл надад байдаг. Би номлож байхдаа энэ номлолоос өөрөө үг авдаг. Сонин мөгөөс би Библийг уншаад, залбираад, бэлтгээд би өөрийнхөө амаар ярьж байгаа шүү дээ. Би энэ эндэр дээр номлож байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. Яагаад гэвэл миний ам, миний бүх зүйл бурханд хэрэглэгдэж байгаа учраас би хамгийн аз жаргалтай байдаг. Та нар энэ лавгийн баясгалан ярьж байна да. За энэ нөхөр нь яах болтой гэдэг. Манай ээж одоо энд сууж байна. Тэгээ энэ эхлээд манай ээж цуглаанд яваад удааг байхдаа намайг сонсож байгаа л гэрт очиад их зөвлөдөг байсан. Чи ер нь тийм үг хэрэглэх юм аа. Тэрийг болоорой. Чи ер нь их юм аа. Тэрсэн жоо юу вэ шоо? Яг миний ээж болохоор хүүгээ гэж хараад байгаа байхгүй тий. Уучлаарай. Лавгаагаа. Хүүгээр чинь намжуул бурхан ярьж байгаа юм шүү гэдгийг хэлнэ. Тэгэхээр бидний хувьд бол аливаа нэг номлолыг үнэхээр хүн нэгэн хүн хийж байгаа ч гэсэн тэр хүнээр дамжуулж бурхан ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж ярих тохиолдолд бид нар тэндээс ивэл авдаг. Магадгүй хүн ярьж ийн гэж бодох юм бол за энэ ч дээ энэний оронд тэр пасторлаг ярьдаг юм байлээ гэл тэ. Ингээд дүгнээд ингээд цэгэнчих юм бол хизээч бид нар тэндээс ивэл авч чадахгүй. Манай цуглаанд нэг ихчээдэг байсан маа заавал. Чаас. За одоо талигаа чалсан. Тэгээ миний ингэж ярьдагт их нөгөө одоо дургүй байдаг гэсэн. Тэгэл ингээд би чинь номлолынхаа үед бурхан бол гэж ингээд ярьчихсан. Тэгэхээр цуглаанд хараад ирэл. Пастра та инкэ болчихгүй гэж. Би нөгөө рефлекс болсон учраас яг нөгөө өөрөө багш байсан инкэр нэг хүн загинж ийн одоо яг хүнийг буруу шааж ийн гэж ойлгож байгаа юм шүү. Би хэлчихье та бүгдийг би буруу шаагаагүй шүү. Энэ зүгээр миний нэг рефлекс шүү заа. Тэгэхээр битгий санаа. Тэгээ би сүүлдээ ерөнхийдөө инкээсээ илүүгээр заримдаа ингэдэг болсон. За. Тэгэхээр бидэнд байгаа бүх зүйл бурханаас өгөгдсөн юм аа. Тэгэхээр таны сүм цуглааны ахлагч өдөрдөгч нар, эсийн цуглааны ахлагч өдөрдөгч нар, эхнэр нөхөр чинь бүгдээрээ та бүхэн бурханаас өгөгдсөн гэж талархаж амьдраарай. Амен.
Тэгээ пасторч гэсэндээ нөөр цуглааны пастор, цуглааны хүмүүс ямар их сайхан авралын зар тараадгийн өргөлөө яасан сайхан ч өргөдөг юм дээ гэлтэй. Ингээл санаашраад ээж болохгүй. Биднээс хөвд ч гэсэн пастрын багийнхаа сонсож байгаас биднээс хөвд ч гэсэн өнөөдөр энэ сууж байгаа хүмүүс бидний алдрын тэтэн байх ёстой шүү гэдгийг бас хэлмээр. Амен. За ингээд массер буюу хуучин гэрээний үед нэрлэгддэг байсан тэр 11 бол иймэрхүү 3-4 шалтгааны улмаас тэд нэр өргөдөг байсан. Тэгвэл энэ шалтгаан яг өнөөдөр ч гэсэн шууд утгаараа бидэнд өгөгдөж байгаа гэсэн үг. Бид өнөөдөр ерөөгдсөний илэрхийлэл болж бид нэр бурханд өргөл өргөдөг. Бид өнөөдөр амьдралдаа амьд байгаагийнхаа илэрхийлэл талархал болгож бид нар бурханд өргөл өргөдөг. Хоёрдугаарт нь бидэнд байгаа бүхий л зүйл бурхных юм а гэдэгт бид талархаж бид бурханд өргөл өргөдөг. Өргөл өргөдөө массерийг өргөдөг. 11 өргөл өргөдөг. Олон хүмүүс Ерөөсийн талаар асуухтаа нэг зүйлийг асуудаг. Биш та нар 11-гээ татварт өгдөг гэж өмнө гэж. Та нар татвар өгдөг юм уу? Өргөл өргөдөг юм уу? За та нарыг өргөл өгөхөд хэн нэгэн дарамтлаад байна уу? Ер нь бол дарамтлаж байгаа шүү дээ гадуур. Тэ? Гадуур одоо орлогын үдээ нээлэхгүй бол өнгөрчээч гэж хэлж байгаа шүү дээ хэн нэгэн. Энд чи юу гэж нэ гэвэл бушуухан шиг орлогын үдээ нээлгээ гэж дарамтлаж байгаа гэсэн үг. Хэн нэгэн хүнийг. Хани чин заяа хальчижээ. Харчижээ тий хайлах биш харчижээ. Тэ? Энэ юу гэж байгаа юм гэвэл чи хүнтэй суугаасаа өнгөрсөн байна. Би зохицуулнаа. Come on baby гэж байгаа. Мөнгө өгөө гэж хэлсэн. Одоо ерөн зүгээр бөөмөргөл бол бүр амар дарамтлаж байгаа юм шиг. Хатуугаар би хэлмээр байна. Хуучин гэрэн дээр ерөн зүгээр бөөнүүдийг яа гэж хэлсэн байдаг үлээ? Хуучил өршөө гэх. Бөө удганыг ал гэж хэлсэн байдаг. Би гараад бөө байна уу гэх. Одоо тэгээ. Нэрэ хуучин гэрэн дээр бөөг ал гэсэн байгаа шүү дээ. Бурхны үгэнд. Бурхан бол өгөөмөр шүү дээ. Нэгүүлсэнгүү тий. Амар аваз. Тэгэхээр энэ бөө гэдэг чинь нь ямар айхтар монд вэ гэдэг нь чинээс харагдаж байгаа юм. Бөөнүүд бол хүний амьдралыг бол үнэндээ дампууруулж байгаа. Дампууруулж гин, хоосруулж гин. Одоо тэгээ нэг бөөнцрүүд явж байгаа сүлдээ архичин болоод баларч штеп. Бөөч биш юу ч биш бөөнцрүүд тэгээ нөгөө нэг хүний авчирсан архийг нуугаад тэгсээрээ сүлдээ бөө гэдэг зүйл нь ингээд алга болоод бөөнцөр байж байгаа сүлдээ архичин болж байна. Яг л тийм болж байна. Одоо амар олон байна. Тэгээ хүний амьдралыг ерөөсөө айгүйх дарамтлж байна. Үхлээ, хадлаа, өдлөө, сал одоо сүнс нь харьцсан байна. Юу лээ нөгөө онгод нь тий. Онгод нь ирэх гээд байна. Онгодоо бушуухан аав. Онгодоо авахын тулд тэдэн төгрөг авчираа гэдэг. 100 хараад лөө. 10 хараад ч лөө. Онгодоо авахгүй гүрийгээд байсан чинь нэг нөхөр онгодыг авчруулах гэсэн чинь танаа гэрээс амар том гарлага гарах гэдэг нь хурдан онгодоо авсан. Тэгс нөгөө нөхөр нь гүрийгээд юм уу өөрхийн мөнгө олдохгүй онгодоо авахгүй байсан яасан. Тэгсэн чинь шөнөөр очиод нөгөө бөөч нь багш нь штэ одоо юу те. Багш нь нөгөө нөхрийн чинь машиныг шатаацсан баг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө онгод нь ирж машин шатааж байна гэдгийг итгэлийг төрүүлэх гээд өөрөө машиныг шатаасан. Тэгээ яасан бэ? Баригдсан, баригдаж шоронд явсан. 3-4 жилийн өмнө болж ирсэн бодит түүх. Мэдээсдгээр гарсан шүү дээ бүр тий. Гэх мэтлэн ийм амар дарамтлуулж та нар 11 өгөөд байгаа юм шүү дээ. Манайхаа. Би л та нарыг дихгүй л ингэх гээд байна гэж хэлсэн удаа түүхэнд байхгүй шүү. Бурхан минь 11 өгөхгүй чи өгөх гээд байна, хоосрох гээд байна гэж хэлсэн түүхэнд байхгүй шүү бурхан. Ер нь 11-тэй нэггүй бурхан биднээсийг аварсан. Ер нь бол ойлгож байна уу? Тэгээ аврагдсан хүмүүс чи яадаг юм бэ гэхээр бурхан талархдаг байхгүй. Бид нар хүнд юм өгөө, хүнээс юм аваад баярлаа гэж хэлдэг үстэй. Яг л ийм л юм болж байгаа юм. Хин нэг хүн бидэнд хоолн гэж авчираад ихэд бид нар баярлаа гэж хэлдэг үстэй. Ерөөсөө л юм. Та баярлаа гэж хэлэхэд яадаг вэ? Нэг их юм ундгуу. Эс баярлаа гэж хэлэнгүүт та хов хоосон болоод өмцөм ингээд ид хөрөнгө чинь явчихдгүү. Баярлаа гэж хэлэхээр та яадаг юм? Одоо юу те? Бүр ингээд сэтгэл санаагаар унаад хямарчдгүү. Үгүй шүү дээ. Баярлаа гэж хэлэхээр харин сайхан болдог. Нөгөө хүн сайхан болдог, би ч өөрөө сайхан болдог. 11 өргөл яг л энэ биш ээ. 11 өргөл яг л үүнтэй адилхан манайхаа. Бидэнд хэн нэгэн хүн сайхан зүйл хийх юм бол бид баярлаа гэж хэлж байгаатай л адилхан. Баярлаа гэж хэлснээр бид тоосрохгүй. Баярлаа гэж хэлснээр бид сэтгэл санаагаар унахгүй. Баярлаа гэж хэлснээр бид нэр ядуу зүдүү болчихгүй.
Харин чулуун илүү бид бүхэн баяр хөөртэй болдог. Харин чулуун бид бүхэн сэтгэл сэргээ явдаг. Тийм биз? Тэгвэл өнөөдөр бид 11 өргөснөөр гуйлагч болохгүй. 11 өргөснөөр бид ядуу хоосон болохгүй. 11 өргөлөө бид нар эзэнд өргөснөөр бид нар хоосрохгүй. Харин улам илүү бурханд ойртож, улам илүү чөлөөлөгдөх юм аа. Би та бүхэнд нэг зүйлийг дахин хэлхийг хүсэж байна. 11 өргөлөө бурхны өмнө асуудлаа шийдэж чадсан хүн эдийн засаг санхүүгийн эрхчлөөтэй болж чаддаг юм шүү гэдэг би та бүхэнд хэлмээр байна. Сонирхолтой. 11 за сая төгрөгийн цалин авдаг хүн 100 мянган төгрөгөө эзэнд өргөн талархлын улмаас өргөж байгаа шүү. Ямар нэгэн дарамт шахалт тавчилгаа улмаас биш. Хинч та бүгдийг шахаагүй, хавчаагүй. Харин та бүгд өнөөдөр аврагдсны улмаас, бурхан талархсны улмаас 11 өргөлөө өгч байгаа. Тэгвэл 11 өргөлөө эзэнт та бүхэн 100 мянган төгрөг өргөлөө гэж үтэй. Энэ бас тийм нэг одоо амархан хийх зүйл биш л дээ. Тийм биз дээ. Сая төгрөг аавна, 11-ийн эзэнд өргөн 100 мянган төгрөг. За 100 мянган төгрөгөөр бид юу хийх вэ? За сайхан хоолнд орно. За сайхан хувцас авна. Сайхан савнд орно. Олон юм хийж штэ бид нар тийм үү? Гэтэл тэр зүйлээ бид нар бурханд өргөж байна. Бурханд өргөж байна. Энэ бидний амьдралд бас хэрэгцээтэй мөнгө өгвөл тодорхой хэмжээнд хэрэгцээтэй мөнгө мөн үү? Мөн. Бид нар яхаа алдсан баян хүмүүс шүү дээ. Мөнгө хэрэггүй баян хүмүүс биш. Тэгвэл тэр мөнгө 100 мянган төгрөгийг бид нар эзэнд өргөж байна гэдэг чинь тэр мөнгөтэй харилцаа, бурхантай харилцаа хоёрын аль нь илүү үнцэнтэй вэ гэдгийг бид нэр өргөж байгаа өргөлөөрөө илэрхийлж чадж байгаа маа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар мөнгийг шүтээд Библиэр хэлсэн байгаа шүү. Мөнгөний хайр бол бузар мөгийн үндэс юм а гэж хэлсэн байгаа. Тийм үү? Тэгэхээр мөнгийг хайрлаад мөнгийг шүтээд байна уу? Эсвэл бурхныг хайрлаад бурхан талархаад байна уу гэдгээ үүгээрээ бид нар илэрхийлж чадж байгаа маа гэсэн үг. Бид нар бурхны өмнө 11 өргөлөө эзэнд өргөөд сурчих юм бол бид нар мөнгө гэдэг зүйлийг, эд баялаг гэдэг зүйлийг маш гайхамшигтайгаар ашиглаж, хэрэглэж, зарцуулж чадна. Харин бид тэрдгээр зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй. Мөнгөнд бид нар хүлэгдсэн хэвээрээ байх юм бол тэрний боол болно. Хизээч таны амьдралд санхүүгийн эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө ирэхгүй гэдгийг би баттайгаар хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл бид нар бурхантай уулзраа олж чадаагүй. Бурхныг бид нар нэгдүгээр тавьж чадаагүй бол бидний амьдралд өнөөдөр зөв голдролоор амьдарч чадахгүй гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт бид нар бурхантай уулзраа олох хэрэгтэй. Бурхны шалуудыг сахиж, бурхны өмнө бид нар зөв зүйтэй амьдрах хэрэгтэй. Бурхныг хайрлах хэрэгтэй. Хайрлж ин гэдэг маань бид эзэнд өргөлөө зөв зүйтэйгээр илэрхийлж өгч байгаагаар илэрхийлэгдэнэ гэсэн үг. Бидний итгэл юугаар илэрхийлэгдэх юм? Библиэлд байгаа шүү. Библи уншдаг юм уу үгүй мó? Амен. Яков номонд хэлсэн үйлсээр илэрхийлэгдэх ш тийм үү? Итгэл нь үйлсээр илэрхийлэгдэх юм аа, тийм ээ? Итгэл үгүй үйлс нь өөрөөртөө өхвөл юм аа гэж хэлсэн байгаа. Тийм үстэй. Тэгвэл бид нар хаалалуя бурхан би тань таартай та намайг аварсан юу ч байдгийн одоо бурхан зориулж 4 мөт 8 мөрт 16 мөрт юу ч зохиосон байж болно. Гэхдээ таны амьдралд харагдаж байгаа үйлс чинь бурхны хүслийг гүйцэлдүүлэх үйлс биш бол таны хайр хий хоосон гэсэн үг. Таны амнаас гарч байгаа тунхаглал чинь хий хоосон гэсэн үг. Библиэлд хэлсэн байгаа эзний нэрийг дэмий хоосон бүү дуудагч. Энийг яг үж ойлгож байгаа юм. Бурхан гэж битээ олон орилоод гэж хэлж байгаа юм уу? Ам ажил хоёр чинь битгий зөрөөдөө л гэдгийг хэлж байгаа юм. Ам амьдрал хоёр чинь битгий зөрөөдөө гэдгийг хэлж байгаа юм. Та нар бурхан минь би тань таартай би таныг бүх амьдралаараа дагъя гэж хэлчихэд гадаа гараад битгий гим хийгээд гэж хэлээд байгаа юм. Та нар бурхан би таныг бүх зүйлээрээ дээдлээ бүх амьдралаа тань зориулъя гэж хэлчихэд та нар 11 өргөлөө өрөхгүй бол битгий юм яриад дээ. Эн чинь дэмий хоосон дуудаж байна гэдгийг хэлж байгаа юм. Бидний эзэн шудраг бурхан. Амен. Тэр хизээш биднийг хуурч байгаагүй. Ер нь Есүс Христ яагаад загалмай дээр зовлогдсон юм? Энэ бол Бурхны амлалт биелсэн шүү дээ. Гмийн төлөөс л үхэл, тийм үү? Гим хийсэн хүмүүс зайлшгүй үхэх ёстой гэж Библиэлд хэлсэн байгаа. Тэгвэл бид нар бүгдээрээ гимтэнгүүд бид нар бүгдээрээ үхэх ёстой байсан. Бид нар бүгдээрээ үхэх ёстой. Үхэл мөнхийн үхлийг бид нар хамсах ёстой байсан.
Тэгвэл энэ мөнхийн үхэл, мөнхийн одоо там, мөнхийн зовлонгоос биднийг гэтлэхийн тулд өөрөөр хэлбэл гмийн төлөөс үхэл гэдэг тэр амлалтаа бурхан биелүүлэхийн тулд Есүс Христийг бидний өмнөөс загалмаа дээр цодлогдсон байна. Амен. Энэ Есүс Христийн загалмаа үхэл бол бурханы амлалтын биелэл байсан. Тэгээ Есүс Христ юу гэлээ загалмаа дээр цоглогдоод эцсийн амьсгал хураахынхаа өмнө гүйцэллээ гэж хэлсэн шүү дээ. Халелуя. Бурханы амлалт бүгдээрээ бүрэн төгс гүйцэллээ гэдэг Есүс Христ хэлсэн. Тэгэхээр ахтус юм. Бидний амьдрал өнөөдөр баяр хөөртэй, аз жаргалтай, эрүүл саруул, хэлбэг хангалуун байгаа энэ бүх хүчир шалтгаан, энэ бүх зүйлийн их усүр бол бурхан юм шүү гэдгийг би нааг хэлхийг хүсэж байна. Амен. Бурхан шүү. Хэрэв бурхан биднийг хайрлаж өрөөж, бурхан бидэнтэй хамт байгааг хүсэн бол бидний амьдрал ямар харанхуй, ямар уйтай, ямар аимшигтай байх байсан бол. Израильчүүдийн амьдралыг хараад үзэх юм бол бурханаас холдсон тэр цаг мөч болгондоо тэдний амьдрал дороотож, сүлдэж, унсан байдаг. Тэгээ бурханыг дууддаг. Бурханы өмнө гимшдэг. Эргээ бурхан тэднийг өрөөдөг, тэд эргээд босгон байгуулах гэдэг байсан. Би тавд хэлхийг хүсэж байна. Ахтус юм. Бурхан бол бидний цорын ганц эрхэм дээд найдвар байх ёстой юм шүү гэдгийг. Амен. Таны амьдралыг өрөөсөн, таны амьдралыг ивээсэн, таны амьдралыг хайрлсан, танд байгаа бүх зүйлийг харамгүйгээр танд өгсөн тэр бурханд та талархаж амьдраарай гэж би таныг өрөөх хэлж байна. Өргөлөө өргөөрэй. Өргөлөө өргөөрэй. Уг нь бол шүү дээ. Монголын сүм чуулган нэг ийм тогтолцоотой байх хэрэгтэй юм байна. Хуучин гэрээний үед мөн шинэ гэрээнд ч гэсэн гардаг синагог гэж гардаг байсан тийм үү? Синагог. Библийг сонсч ирсэн мэт та синагогийн тухай. Энэ синагог гэдэг нь ер нь бурхныг нийлээд цуглаад магтж байгаа Израилийн ирчүүдийн чуулганыг хэлж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоогоор цуглаантай адилхан байхгүй. Одооны цуглаан гэсэн үг. Тэгээ тэнд юу байсан бэ гэхээр ер нь бол нэг синагог хэрхэн яаж бүрэлддэг байсан бэ гэхээр нас биеинд хүрсэн 10 эр хүн нийлээд нэг синагогийг бий болгодог байсан. Тэнд эмэгтэй хүмүүс буюу хүүхдүүд тоонд ордог байсан. Тэгээ нас биеинд гүйтсэн 10 эр хүн 10 буюу түүнээс дэш эр хүн нийлээд нэг синагогийг бий болгоно. Тэгээ тэнцээ нэг синагог бий болгоод нэг одоо хуулийн багштай ингэж байдаг гэсэн. Номлодог шүү дээ. Тэгээ тэр синагог яадаг байсан бэ гэхээр тэр 10 хүн 11-ийг өргөөд тэр 11-ийнх нь одоо тий 10 хүний өргөсөн 11-ээр нь тэр синагогийн хуулийн багш нь одоо сүм цуглааныхаа үйл ажиллагааг явуулж тэгээ өөрөө бас амьдрдаг байсан гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ цуглаан 12 хүнтэй 12 хүний дундад цалин за нэг нь 800 мянга авдаг, нэг нь сая 200 мянга авдаг байсан гэхээр сая төгрөг болж тарж байгаа тийм үү. Тэгвэл тэр 10 хүн сая төгрөгнийхөө 11-ийг өргөнөхээр тэр цуглаанд хэдэн төгрөг цуглах вэ? 100 мянган төгрөг, сая төгрөг цуглана гэсэн үг. Тэгэхээр яг тэр 10 хүнтэй тэр цуглааны одоо хуулийн багш буюу синагогийн тэр одоо хариуцж байгаа одоо одоогоор пастор гэсэн үг. Яг тэр 10 хүнтэй адилхан цалин авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл амьдрахын тулд дундаж цалин. Өндөрч биш, намч биш, яг дунджаар. Бүх хүн тэр синагогийн бүх хүн 11-ийг өргөхөөр яг дундч нь гарч ирнэ тийм үү? Тэгээ тэрүүгээр зориулагддаг гэсэн үг. Тэрүүгээрээ тэр тухайн үеийн хуулийн багш нар одоо синагогийн хүмүүс ажилтдаг, амьдардаг ингээд үйл ажиллагаа явуулдаг гэсэн байгаа юм. Тэгэхээр одоогийн үеийн цуглаанд бол одоо Монгол чуулган бол нэг энэ зүйлийг хиймээр байдаг юм. Энд тэнд очиод харах юм бол хөөрхий пасторуудын амьдрал маш хэцүү байдаг. Ажил амьдрал нь хэцүү, мөнгө цаас нь хөрөлцөхгүй, үр хүүхдүүдийн сургалтын төлбөр 9 шидийн янз янзын юмнууд байхгүй, тий? Аюу болон байдаг. Ер нь яг цуглаанаас 100% цалин аваад амьдарч байгаа пастор бол Монголд бол маш цөөхөн. Маш цөөхөн. Ингэж амьдрах боломжгүй. Боломжгүй. Уг нь бол биднээсийн тооцоололоор бол ингээд энэ цуглаанд байгаа хүмүүс бүгдээрээ 11-ийг өргөөд тэрнийх нь 11-ээр пастор салинчхад бол хангалттай салинжаад амьдраад явчих боломжтой байдаг. Энэ Библийн хэсэг ч гэсэн хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэрхүү тагилч нар болон левчүүд өөрсдөө эзний хууль зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаа. Эзний хуульд тэр пасторууд нь, тагилч нар нь, левчүүд нь өөрсдөө бүрэн зориулахын тулд гэж байгаа шүү. Бүрэн зориулахын тулд
Тэд нэр ар гэр амьдрал хоол хүнсэндээ санаа зовхгүй амьдрахын тулд тэнд байгаа бүх хүмүүс 11-гээ бурхан эзэн чударгаар авчиж өгөх ёстой байсан гэдгийг Библи хэлж байна. Энэ хэсэгт. Тэгвэл энэ үйлчлэл, энэ хууль гэсэн өнөөдөр уг нь хэрэгжих ёстой юм байна. Солонгос буюу зарим нэг цуглаанууд бол маш сайн хэрэгждэг. Пасторууд нь цуглаанаасаа салинжаад зөвхөн цуглааныхаа ажлыг л хийдэг. Зөвхөн цуглааныхаа ажлыг. Өнөөдөр Монголд бол энэ үйл явц маань маш бүрхэг байдаг. Яг гэвэл нэгдүгээрт монголчуудын өөрсдийнх нь амьдрал бас жоохон таархан байгаа мó гэж хардаг. Тэгэхээр таархан байгаа мó гэж харахаар манайхын ч том жив унаад одоо яадаг юм те. Мондог булган шүв буваад, булган готломсоод ингээд булган малгай өмсөөд ингээд бас яваад байгаа маа. Нэгч бас таархан яхаа алдчихад байгаа юм биш байгаа даа. Гол асуудал нь энэ өргөлийн асуудал дээр сүм чуулган асуудалтай байгаа. Хүмүүс яг шударгаар эзэнд өргөлөө өргөж чадахгүй байгаа. Үндэ яг 20 ажил хийдэг хүн цуглаанд явдаг. Тэгээ 20 ажил хийдэг хүн бүгдээрээ 11-гээ өргөдөг бол пастор хүн тэрхүү илүү дутуу ажил гэж явахгүйгээр цуглаандаа ажиллаад тэрхүү бус зүйлээ хийгээд үйлчлээ хийгээд явах бүрэн боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр Монголд яг ийм үйл явц, ийм тогтолцоо байдаггүй. Итгэгч нар маань өөрснөө авраны 11-гээ сайн өргөдөг. Өргөж чаддаггүй. Тийм учраас цуглааны санхүү асуудалтай байдаг. Өнөөдөр манай цуглааны пасторууд маань 220 300 болсон. 300 мянган салиа авч байгаа. Пасторууд маань. Тэгээ одоо ер нь бас илүү дутуу өөрсдийнхөө бас ур чадвараар авьяас бэлгээ залмихээрээ гадарч мөнгө олж байна л та. Олон янзаар мөнгө олж штэ амьдрахын тулд бас тий. Тэгж байгаа. Ер нь зүгээр пасторууд маань энэчээ суугаад ар гэрийнхэн цуглааныхаа ар гэрийнхнаар яваад ингээд залбираад библи судал хийгээд хичээлээ хийгээд ингээд тэгвэл амьдрах ёстой л доо. Амьдрах ёстой. Ямар үед вэ гэхээр одоо амьдралын бас ар гэрийнхэн нөхцөл байдлаас хангагдсан тэр үед. Би ч ер нь 4 хүүхэдтэй их нартайгаа ингээд хамт амьдэрдэг юм аа. Тэгээ манай гэрээ нэг хоолны сард нэг 800 мянган сард. Ер ядж яхад эдэмхийг гэлэхүү манай хөвгүүд их эдгийг гэлэхүү те. Тэгээ одоо би зүгээр өөрөөрөө жишээ авах юм бол 300 мянган цаас аваад цуглаандаа ингээд сайхан байгаад 4 гахаагаад ижээгээд нэг мэгжээ бас тийж хажуугаар өөрөө хажууд нас гахаа. Тэгээ ингээд амьдраад ингээд 6 өөнийхөө хувцсыг аваад ингээд сартаа 300 мянган цаас ингээд энэ ивэлийн хор цуглаанд ажиллаж амьдрах хэрэгтэй болчиход байгаа юм. Энэ 300 мянган цаас салентай хүн байна уу? Баггүй. Дандаа 300-аас доош гэсэн үг үү, дээшээ гэсэн үг үү? Дээшээ баг тий, бодвол тий. Тийм байгаа. Тэгэхээр сүм цуглааны тогтолцоо өнөөдөр нэг юм болчиход байгаа маа. Тэгээ яг эзний ивэлээр өнөөдөр манай цуглааны сур пастор би хоёр бас түрүүнд хэлсэн шүү дээ тий. Хүч хөдөлмөрөөр аргам их зайлсуугаараа ингээд 5 онцаас эндээс олоод ингээд ажил төрлийгээд амьдраад болоод байна. Өөрснөө аргалаад тий. Гэхдээ ийм тогтолцоо цуглаанд байж болохгүй. Ер нь бол ийм тогтолцоо цуглаанд байж болохгүй. Цуглааны итгэгч нар бүгдээрээ 11-гээ өргөдөг. Тэрүүгээрээ цуглааныхаа үйл ажиллагаа, цуглааныхаа пастрыг цалинжуулдаг байх хэрэгтэй юм аа. Цалинжуулдаг байх хэрэгтэй. За, ах トゥ усэр минь. Өнөөдөр бас чорч цуглааны ахын тусар маань ирсэн байгаа. Эзэн өнөөдөр бидэнд өгөгдсөн энүүгээр дамжуулж цуглааныхаа бүх хүмүүс зориулж Бурхны өмнө талархалтайгаар өргөлөө өргөж амьдарцгаая гэдэг энэ хөө зүйлийг санууллаа. Амен. Та бүгдээ өргөсөн өргөлөөр левчүүд, тахилч нар нөхөр баясгалан, нөхөр суур, нөхөр уугнаа гэдэг үг нь бол цалинжаад амьдарч ёстой юм биш үү яас. Тэгээ одоо тэр нь одоохондоо боломжгүй байвал дараагийн 7 хоногт босголтгоо гэж тийм. Тий нэг уртцаг маань 50 мэрэг байна хугацаа. Дараагийн 7 хоногоос та нар бүгдээрээ 11-ийг өргөрэй гэж тийм. За эзний өмнө бүгдээрээ тэгээ өргөлөө өргөөд мөнгөнд биш тийм ээ. Бурханд, эзэнд эд баялагт биш тийм. Эзэн хаанд бүгдээрээ өөрсдийнхөө хүндэтгэл мөргөл зүрх сэтгэлээ зориулж амьдарцгаая гэж та бүгдээрээ ерөөж байна. Амен.